Эрхэм сонсогч таны өдрийн амар амгалан айлтгая. Дэлхийн монголчуудын амжилт радиогийн Яанагийн ахуй шууд нэвтрүүлэг байна эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр 2020 оны 8 дугаар сарын 31-ний даваа гараг 2020 он гарсаар 243 хонсон бол шинэ он гарахад 122 хоног үлджээ. Ингээд 7 хоног бүрийн даваа лаваг баасан гарагийн 17 цаг 15 минутаас эхэлдэг Яанагийн ахуй нэвтрүүлгийн 442 дахь удаагийн дугаар инхүү эхэллээ. За нэвтрүүлэг маань яг одоо 88.3 хөтөлбөрөөр Монгол орон даяар шууд цацагдаж байгаа. Өнөөдөр оройн нэвтрүүлгийг Амжилт радиогийн хөтлөгч Гэрлээ миний би, хөтлөгч Мөнхбат, орой хөтөлбөрийн үндсэн хөтлөгч Хаш, хөтлөгч Номин цэцэг нар болон нэг редактор, эфирийн найруулагч гэсэн 6-ны бүрэлдэхүүнтэй хамтран бэлтгэж байгаа. За хамтрагч нартаас энэ орой мэндийг хүргэе. За орой мэнд. Нэвтрүүлгийн шууд эфир толгойд хүсэлтэй эрхэм сонсогч тань зориулж эфирийн 77 87 38 83 утсыг 17 цаг 30 минутад нээж сонсогч тантай холбогдох болно. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Сава брендийн жимсний чанар болон за доктор Ууна брэнд ажиллаж байгаа. Өнөөдрийн манай Яанагийн нэр өнөөдөр бүх хүүхдийн усанд орох өдөр гэдэг Яана байгаа. Яхад чи Яана гардаг. Яагаад Яана гэж? Гэхдээ тэгээд угаасаа жид болгон маргааш 9 сарын 1-ний ч гэдэг юм уу 9 сарын 1-нтэй холбоотой Яна явдаг штэ одоо 3 энэ жил одоо 4 дахь жилдээ явж байна. Тэнгүүд яг би нэрийн жоохон өөрчлөлтсөн болох. Тэгээд одоо юу яана? Одоо манайхан коронавирустай холбоотой ингэн 20 минутаар яан хийнэ тим юм ярихгүй зүгээр яг л жил болгоны 9 сарын 1-нд одоо маргааш 9 сарын 1 боллоо гэхэлэр бид нэр бүгд ахад ч гэсэндээ бүгдээрээ л усанд ордог гэсэн мэт хашгаатаа усанд ордог. Ер нь бүтээсээ өдөр болгох усанд ордог. Өөгээ тэгтээ 31-нд 10 даяар бүх хүүхд усанд орж байгаа заяа. Одоо манай охин ч усанд ордог. Манай хоёрыг би хоёр усанд ороод байж байгаараа гэдэг үүрэг даалгавар өгчээд үлдээсэн. Тэгээ 31-нд өдөр усанд орохгүй шүн л ордог шүү дээ. Учраас хоёр усанд орсон байж байгаа гэж хэлсэн. Чи усанд орж яах гэдэг. Би маргааш хүүгээ дагуулад сургууль руу явна. Тэгэхээр би усанд орох ёстой. Бүгдээр нь чиний усанд орохтаар ярил бас болж шүү дээ. Гэрлээ өнөөдөр усанд орно. Яг тэгвэл маргааш сургууль харна. Чи өглөө ирэхдээ усанд ороогүй юм уу? Гэхдээ би өнөөдөр орой дахиад орноо. Маргааш өглөө гоё болоод. За хүүхдийн баярч бай, гэр заяа. Ийм сургуульд орох өдөрч бай. Надад хамгийн ярьшиг төвхтэй өдөр санагддаг байсан. Яг тийм бол угаачаал цэвэрлчихэд тэгээ шивэнд гоц сумсулч. Тэгээ хөдлөж чадахгүй. Чагийн загнуулаад дээрсэн. Бөө там. Яа. Шинэ утсан өмсөл. Надад давдаг ямар ч плэс айгуу догтлолтой л орой. Тийм гоё байсан. Тэгээ маргааш өглөө миний аха одоо амьдралдаа анх удаага хизээ чинэрч одоо босороо гэж дуудуулахгүй сэрдэг ганц өглөө аахгүй юу. Тэгээд 9 сарын 2-оос нахуулаад босороо хичээлээ босороо гэдэг. Би 8 сарын 20-оос эхлээд сэтгэлээр онцтой. За одоо 9 сарын яа за 31-ний ороод хамгийн гойдгартай бурхан яах гэж ийм өдрийг бүтээсэн болдоо гэж боддог шүү. Үгүй та тэгээд том ангид ороод ч гэсэндээ ангийнхантайгаа уулзсан бол ингэж догдолдог байсан. Гүү. Ороод ирэх тусмаа ер нь хүн чинь нэг цайд шүү дээ. Муус одоо хүүхдүүд чинь. Хөөдөлтөндөө ирэх тий. Та ерөөсөө тэгээгүй юу? Гүү ёстой. Яа 9 сарын 1 боллоо шүү дээ. Хүмүүс баярлаад догдлоод харна би бүр гайхдаг гэж хүлээ. Би л авдаг нөгөө бидний ч үед нөгөө нэг ийм ингээ хавчаад ингэж ороодаг ийм үсний хайч байдаг байсан шүү дээ. Одоо бол үсний хайч гэдэг юм гарцсан. Тийм тэгээд ингээд үснээ урдлынхаа ус мөсийг босгох гэж та нэр бөө юм болдог аахгүй юу? Тэгээд 9 сарын 1-ний чи өглөө зүгээр бараг 6 цаг тусдаг гэсэн. Тэгээд нөгөө форум парчга урд орон ингээд эндүүдэж манжадаг занжадаг заах. Тэр чинь ёо 7 хоног болгон авч сольж мөлж хатаж мадан дээр үлээ. Гэтэ гоё. Тэрүүрэл гоё. Бүх юм шин. Тийм бүх юм шин. Бүх юм. Баахан шин дэвтэл. Яг хавцсан үрдэл чинь амар гоё гялтганаа тий. Гоё шүү. Юм бичигт чайрам тий. Баян бичиж чаддгүй гэж үлээ. Ари смайл усанд оруулъя даа гэж сууж шин. Үгүй Ари смайл чинь чект өгдөө штэ. Чекийнхэн бас 9 сарын 1 хичээлд орд юм бах та.
Тийм бах уу? Тийм. Айгуул бид нэг системтэй байсан юм чинь тий. Тий, ижилхэн байж магадгүй. Тийм. Гэтэ 31 чинь ингээд нэг юм заримдаа бүтэн сайн таараа, заримдаа ажлын дундуур таарна шүү дээ. Одоо ингээд 31 чинь нэгд өдөр таарчлаа шүү дээ. Тийм, ажлын дундуур таарах чаа ингээд заавал ороо авсан дуртахгүй айгу тэнийг. Бүтэн сайдар 31-ийн тааруул гоё өдөр орчдөг. Та яг өдөр орж явах гэдэг байгаа. Өдөр орж яах гэдэг. Юу л орой ордоо шүү. Өдөр орчхоор дахиад халтар болчихно гэдэг. Нэг бол хүн өдөр, нэг бол орой ордог, нэг бол өглөөл ордог аахгүй тий. Өөр нь өдөр баг ордог шүү Би дээ. хамгийн тэнэг байсан. Би бас усанд орно заяа. Бас ороо яг мэдхгүй. Мэдхгүй бахад мэдхгүй. Ороо. Тэгээд үс самдаад тэгээд тостоо тэгээд одоо орон итүүлчихсэн. Яа. Марга зүгдээ сургууль явдаг гэж батгасан. Үс самчаад орон итүүлчихдэг бодлоо. Яах гэдэг. Тэгээд дийцли крем гэж тос өгдөг штэ. Тэгээд тэрийг бялаад гэдэг. Яа тийм сайр гусцсан. Зумбах явцаа сайцсан. Манай сайд дуудаад гарч ирдгүү манай хойтлын байшиг өгөх. Хоош гэж арилаа гарч тэг чиг мараа гэж тэг цонхон онгоогоо цонхоороо ингээд бандажтайгаа цээж нүцгэн толгоогоо цохуулаад гараад байж тэнийг үлсэж усанд орцоо гарах. Өдөр дөрөөр гинэ гардаг байсан шүү дээ. Тэрийг үзэх гээл өдөр шүү дээ. Тэгсэн чинь энийг чи дөрсигтэй ус дорцоо гарах. Тэр яаж юм бэ? За тэгвэл танаас бас амар юм асуух уу? За. Ер нь л одоо ингээд халуунд бол тий халуун оронд бол одоо урагшаага ч юм уу тий үнэхээр нөгөө нэг угаасаа ингээд гараад хөлөрдөг учраас хүссэн үсээгүй бараг гарч орж ирэл усанд ордоо шүү дээ тий. Манайхны зөөр ингээд ажиглаж байхад ирчүүд бол та ялангуяа нэг ганцхан бүтэнсэн өдөр. За номын зэг 7 хоног усанд ордгоо. Юу 7-аас ихэж болдгоо. За нэг орно. Амар төвхтэй нэр яг авахар нэг амар баатар дүүсэж байгаа шиг одоо садэгддэг шүү дээ. Толгоогоо оргоод гис амчаад тэгээд нэг гоё болоод энэс баач Ашиг бүтэн санд л орд юм байна. Бас бүгд тийм үү? Юу? Хариулахгүй жоо. би хараа усанд ороход амар удаа орно заа. Ер нь баг багт тэгээд ойлгоцсон. Усанд орно гэж айгүй том ажил. Айгүй тавах хэрэгтэй. Яа ойлгоцсон. Хүсэж нэг юу гадаад хүнэлдэ. Тэр өдөр болгон усанд ордог юм байна л да. Тэгсэн чинь яг ингээл ажилдаа явах болчоод ингээл хожигдох гэж байсан чинь юу хэдэн минуттай байна гэсэн чинь за нэг 30 минуттай байна гэсэн чинь би гэс усанд ороод байгаа. Би бүр гарцсан. Тэр үед л бодсон. За энэ усанд орно чинь тийм том ажил. Тэгээд гэс усанд ороод сайхан болчихлоо сэрүүцч тэгээд миний хувьд бол усанд орох юм бол чинь юу бараг нэг цаг болох ажил байхгүй юу? Аюу сайн угаан дэвтээд. Таа нэг нэг удаа орж дэвтэйгээс жаагаад. Тэгээ ингээд хөөд байгаа хэрэг. Хөөд байгаа хэрэг. Амруу. Хөвчөө ирээч тоглохгүй. Үлээх. За Улаанбаатарт маань 17 цаг 25 минут болсон. За бид дөрөв өнөөдөр бүр тансаглана. Саа брендийнхэн маань бүр ингээд гоё пирог хийгээд ирсэн. Энийг өөртөө хийж ирсэн юм уу? Мэдхгүй байна. Мэдгүй байна. За ямар ч байсан эцэцгээ. Жимсэн бол сааваг яа. Тий. Нөгөө нэг пирогон дээр ингээд нөгөө жимсийн ингээд түрхцэн. За мөгийн хараад Юу найруулагчтай харуулчих л та. Юу яа аль камерт харуулж. Унагаа айлчгүй байна. Пирогчгүй юу чухал мөчөөд байгаа. За нэг төсмийг аваад харуулах юм уу?
За яах гэдэг юм яах та. За, үгүй би нөө өнөөдрөөс эхлээд кето барьж байгаа. Би зүгээр ингээ гоё харуулна тэгээ янзын гоё барьж ярьж өгнө. За ингээ нэг минут. За нэг ясалч. За. Ясалчи. Ясалчи үнэхээр гоё идмээр санагдаж байна. Гэтэ одоо за ясуу. дэглэмдээ өнөж байна. За бид хоёр урдаад иж байгаа. Тэг. Тэгээ хоёул идэж. За би та гурыг идэж явах хоорондоо мэдээлэл өгье. Үгүй яхаа. За ахаад. Даваад зүсний наваад ий. Та яа шуналтай юм бэ? За. За эдний ярьжтэй те одоо яг топ 5 Оросын зах зээл борлуулалтаараа тэргүүлдэг эхний топ 5 жимсний чанал нь нэрс, анс, чацраг нь, бөөрөлг нь, үхрийн нүд гэсэн 5 нэт юм аа л да. Ер нь бол энэ чинь 9 төрлийн юу байгаа штэ. Барин байгаа штэ. Тэгээд энэ 5 нь болохоор хүний биед ашигтай, хэрэгтэй амин дэмүүдээр баялаг хамгийн ашигтай жимснүүд гэдгээрээ бусдаасаа онцгой ялгардаг юм байна. За дахиад хэлэхэд 300 мл-ээр савлагдсан шилтэй байгаа. Тэгээд Sava Classic гэдэг Сибирийн зэрлэг жимсний юм барин байгаа. Нэг хамгийн их таалагддаг юм жимснүүд нь бүхлээрээ байдаг. Тэгээд өнгөрсөн 7 хоногт чинь бид чинь бас яг ингээд нөгөө яг гүзээлэг ингээ бүхлээрээ төрөгцсөн байсан нийцэж бид гэхдээ тэрийг бас жимснүүдийн түүж ийдсэн шүү дээ. Энэ яг ямар жимсэн вэ? Мэдгүй. Та гурав амдалж байгаагаа мэддэг. Одоо яг ингэдэж штэ. Би ингэж боддог байхгүй ингээ жимс ингээ варен мэрэнэ гэхээр эзний дараа нь ингээ нялан хамтагдаад ам цангаад байдэн штэ тий. Би тэрийг нэг тийм хэмэд чихэр оруулагчтай бүтээтгүй яг тэгдэг гэж боддог байхгүй. Яг одоо энэ тэр нь энэ юус тэхгүй. Ингээ эзний дараа юус ингээ ам цангахгүй байгаа байхгүй. Би тэгээд бариныг би ганцхан талхандаа төрж иддэг л гэж боддог мэддэг байхгүй. Цайнд хийж болдсон байна. Одоо энэ дээр төрөх юм байна. Би нэг гэртээ байх хугацаанд тийм зайрын дээр төрөх юм би байна. арста пирог хийж үзсэн байхгүй юу? Тэгвэл арста пирог би нөгөө нэг яг ямар одоо нөгөө жимстэй хойлохоо би мэдэхгүй байсан болохоор зөв шууд арсттай чиг нь хийсэн байхгүй юу? Би одоо яг энэ жимсээ хойлох юм бол яг гоё болох юм байна. Наад чи арста пирог юм уу? Үгүй энэ зүгээр шууд юу вэ? Ямар ч энэ жимснээ тэгээ гурилна байна. Энэ чинь пай гэдэг юм уу тий? Тийм пай гэдэг байхгүй юу? За. За та гурав ингээд ерөнхийдөө ингээд босноо тий. За Sa брендийн аль биесны түнш Баян хөгсөрөх компани байгаа. Харилцаа усныхын дугаар 7711 87 T6 8011 87 T6 гэсэн утгаар холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваад тэгээд өдөр болгон бас бүр ингээд ажил болгоод бид дөрөвт идүүлгээ тэгээд бас ажилт нь ингээд пирог ингээд янз бүрийн амттнууд авчирж өгч байгаа ингээд барины төрсөн. Энд нэг бас талархалтай байгаа шүү. 11-ийн номинд лав байна лээ. Би хайж байгаа л олсон. Том сүлжээ супермаркетуудаар бүгдээр ингэрэн байгаа гэсэн. За хүүхэд байхад нэрээ усанд орох гээл халуун усанд оочр гэж амар байдаг гэсэн штэ гинэ. Энэ нэрээ 31-нд одоо бас нөгөө гэр ороолоор бол тэгээ нийтийн халуус бол пик байгаах тий. Намайг хүүхэд байхад халуус ажиллагаа болчихсон. Яагаад? Зам борцсон. 90-д оны хөгч тий. Тэгээд тэрнээс биш. Гэхдээ төмпөн дотор орох юм уу гэдэг. Юу гэсэн нэг төмөр байна гэдэг штэ. Тэрлүү жидэгээл өсрөөл орж штэ. Үгүй тэр чинь ингээ гараа хүйгаа төлөө угаах ингээд салгаад угаачаасан. мөгөж 25 нас тийм асуусан. Тэгээд том болсон нэг хинээр ус илгүүлд юм уу гээ. Хинээр ус илгүүлд юм бэ. Өөрөө л. Өөрөө бүр дээрээс Яста гэртээ зорддог. Тийм нэмэх 18 онгоо явж илээ. Усанд орохтой холбоотой. Facebook дээр. За, юу гэж? Юу хийж яах гэж. Усанд орч юм аагаад ирэх гэж. Усанд орохдоо угаадгүй маа. Усанд орохдоо зөв угаачдаг юм ч тийм. Усанд орчод дахиад угаалга хийгээд байгаа юм шиг. Усанд угаад байгаа юм шиг тийм. Усанд орчоод одоо юм аагаад ирэх гэж. Усанд орох үеэр зөв угааж болдог юм. За Улаанбаатар хотод маань 17:30 минут болсон. Яг энэ цаг мөчид манай шууд эфир явц 77 38 83 ус маань нэгтлээ. За эхний сонсогч 78 17 дугаартай сонсогчтой холбогдлоо. MJ радио. Юу яана яхаг шүү тий. Мөн яна биш дээ. За ороо минь. Арай минь. За та хаанаас холбогдож байна? Гадаадаас холбогдож байгаа юм уу? Ваа. За. За сонсч таныг. За ямар сэдв ярьж байгаа өнөөдөр? Та радио сонссоогүй явж байгаа юм байна тий? Тий. За энэ яанаг яах юм уу? Мөн. Яна биш дээ. Хүүхдийн усанд орох тухай тийм үү? Тий. Та сонссон л биш. Яагаад юм байхгүй 50 гарцаа. Тэгээ манараад байгаа юм уу? Багнаас нэг юм сонссон чи манаас тийш.
нөгөө хүүхдийн амралт эхлэнгүүд баа ингээд байхад хөдөө явуулчихна. За. Ээж. Тэнд хөдөө залхацаа байж байгаа нь 24 5 ингээд хотод орж ирнэ. За. Тэгэл жинкнээсээ жинхэнэ усанд орох гэдэг үзүүлэн дээ. Тэгээ яг хүүхд багтаа чи эхлээд манайх чи хадуус хуваанд өгсөн төмөр ваанд орно. За. Угаагаад угааж байгаа дээрээс ус хийлгээл. Тэгээд 2 3 өдөр гэрээс гарч болохгүй шүү дээ. Хөдөө яваад ирсэн нэг сайртай чи юмтай явахгүй юу. Шинэ хувц өмсөн гэн. Тэгээд нөгөө 31 нь заавал дахиад нэг орондоо. Яг маргааш сургуультай байж чинь өөр толгоогоо харагдав. Үгсээ усуулаад баг ингэж байхдаа биднээсээ чи пинтүү айлгуултай өөрөөс ус сургуулж болохгүй. Хомсаа ахуулаад тэгээд хамгийн хэцүү юм нөгөө хөдөө олон сар багтаа чи усанд орох нөхцөл байхгүй шүү дээ. Гар сайдсан байх. Гарыгаа сайрыг арилгах гэж л. Таны сүүл мүдлэхээ ялгаар утгуулаа гоомроо нөгөө тэнгээ биенээс үнэрсэн. 31 нөгөө үнэрээ арилгахгүй чи наад үнэрээ хаарчий гэж загнуулаа. Үхлээ усан тэгж ордог байж үлээ. За баярлалаа. Шинэ хувцас өмсөнгөө чирээс яг зах нь олгочих гал. Бүр дэндүү шинэ үү? Чи энэ зүтгийг нэг зах нь олгочих гал. Би яадаг байсан шүү дээ. Сайхан бага насны дормцонтой сайхан өвтрөл байна. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Нэр тэр сайр айгүйх ёо төгсөө. Манай дүүг их сайрчдаг. Миний ягаад тийм сайртдаг байсан шар болоод гэдэг юм уу? Манай дүүг их сайртдаг. Айгүй байсан. Би нэг ч удаа сайрч үзээгүй. Би сайрчсан. Манай анги охин сайрч байгаа би бүрсэн. Нүд орох дээр гарч ирсэн. Имэгтэй сайрт юм уу гэж. Сайрт бас тий бас арай. Гэхдээ зайлвал одоо арьсан тийм юм уу? Сайрчдаг. Нэрээдэл арслын л онцлог л таа уг нь тий. Тэр сайртаггүй. Мама чамайг найруулагч дээшээ суу эсвэл микээ доошлуул микний хаард ороод байна гинэ. За. За хүй нэг би тэр нөгөө усны хайчгаа ярьсан шүү дээ. Тэгсэн чинь энэ бас гоё дурсамж. Цаасаар пигүүж болгож яг тэгдэг байсан. Тэг би цаасаар үсээ ороодаг байсан. Цаас ингэдэгээс болохгүй ингээд цаасны голд нь ингээд зүгээр дэвтрийн цаас маа сонирм юу ч болно заа. Голд нь ингээд гялгар утнууд ингээд жаа. Тэгээ нөгөөдгөө ингээд ингээ ороо тэг үсээ ингээ ороод гэсэн байхгүй. Их хэцүү үед амьдарч байлаа. Тийм. Гэтэ яг давуу тал нь үс гэмтэхгүй юм да тий. Тийм. За дараагийн сонсогч 95 34-т дугаартаа сонсогчтой холбогдлоо. Амжил радио. Сайн байна уу? Сайн байна уу? Мөн байна. За. За, 9 сарын 1-нд дуртай дургүй сэтгүүл осонд орох дуртай дургүй ч юм тийм гоё юм тийм үү? За тийм. Ер нь бараг л тийм дээ. Тийм байна. Тэгэхээр би 9 сарын 1-нд дуртай дургүй гэдэг тухай дээр нэг үлээч хийж бодлоо. За. Надтай нэг хантай хүн хаачлаа да. За. 9 сарын 1-нд дургүй талаас нь хэлж байгаа хүн байна. Манай танд юм бай. Дуу хоолойд хүртэл ер нь. Яа, хантай байх. За. Яагаад 9 сарын 1-нд дургүй юм? Та дуртай байх юм бэ? Хашаасаа мэдээ. Гой. Чишо. Цолдик анд бэн чих. Яг басгийн үү. Басгийн помоёштэй. Өөр орсоор яриад эхэллээ. За. За бүгдсэнд баярлалаа. Хинд ингэнэ 7 хоногт нэг удаа л орно өстэй ямар усны шоу өстэй. Би усад орчод за энэ 7 хоногийн ажлыг хийчихлээ гэж боддоо шүү. Би сайрч байгаагүй шүү хашаахаа. Сэрч байгаа. Би бас өстэй амьдралдаа сайртж үзээгүй. Бодлоо яраа. Хөтөө сайрт юм дөө. За Улаанбаатар хотод маань 17 цаг 35 минут болсон байна. Нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран ажиллагчаар доктор Ууна брэнд ажиллаж байгаа. За усанд ороход доктор Ууна брэнд их хэрэгтэй. Их зөөлгүй сайртуулахгүй. Мөнгө тийм гар угаасаа ч сайрдаггүй байсан гар юм байна. Тэгээ тэр гарын маш гоё зөөлөн болгож байгаа манай доктор Ууна. Одоо бүр ингэ нэм улцаа хэсэг. Ядаж бол хазаж чадахгүй халтраад зүгээр. За энэ 450 грамтай 250 грамын савлгаатай байгаа. Тэгээд бид нар бол бүгдээрээ 450 грамтайг нь авсан байдیں۔ Тэгээ 250 грамтай нь одоохондоо бол харааг байгаа. Тэгтэл ер нь бол 450 грамтай нь 4 гишүүнтэй гэр бүлд бол 3 сар, 250 грамтай нь 4 гишүүнтэй гэр бүл 1.8 сар хэрэглэгдэн гэдэг байгаа байхгүй. За нэм бактери 99.99% тийм ээ. Устгахнаа гэж шүү дээ. Байгалийн гаралтай бактери устгагчтай гарын эрсийг хуурайшуулахгүй чийгшүүлнэ гэсэн байна.
ус өрсний бохирдол үүсгэхгүй гэдгийг бид нэр төдийлөн тоодгүй байсан. Энэ айгуу чухал гин. За. Тий. Нэг хэсэг 70 донд гинэ. За. Бок савн сайн хөөсөрч ивэл сайн бок савн гэж хэлсэн. Тэгэхээр тэр маш их ус асгаж ээж маш их усаар арилдаг. Тэгээд усан чингчээд нөгөөдг нь химийн бацсан мөд арилдаг. Сүүлийн үед бол дорхноо усаар ингээд амархан арилж байвал тэр сайн савн. За. Тий. Усаар дорхноо арилж байвал сайн савн. Эколог дээлтэй. За. Тэгэхээр энэ юуны унагийн хөөсөн савн бол зүгээр дорхноо арилна. Гэдэг. Тэр чинь нөгөө нэг балга усаар гэдэг байсан. Балга усаар нүр гараа угаачих юм уу? Тэндээ эколог дээлтэй юм аа нэрээ. Гэхдээ нэр энэ яг үнэ. Энийг би нотолсон. Яаж нотолсон гэхээр одоо нөгөө тэр баяул гид чи одоо алтаа таван богдын доор ингээ би амдаа ус ээж байгаа. Угааж тэгж л угааж байгаа юм чи яа. Тэгэхэд нэр нөгөө ингээ амар ядгатай савнч мүд арилдгүй шүү дээ тий. Уунаа айгу хурдан арилж илээ. Манай юм яг бүр жижигхэн гартай жижиг хүн шүү дээ. Тэр аманд усгал толгоо ухаалцсан. Нэр тэг хийж өгөн гэхээр их ус асгаа тэгээд идэг. Тэгэл аманда ус олгаа тэг жижигхэн гартай. Тэгээ би шаалаад бурээж гэдэг байхгүй. Бурээж та заваараа шүлсээрээ угаагаад. Оо гөгс над шүлс байхгүй. Тэгээд угаачдаг. За намаа борлуулагдж байгаа цэгүүл нь одоо утасныхын дугаарыг хэлдэг. За тэгээ холбоодох утасны дугаар нь 8010 43 73 8011 43 73 гэдэг хоёр утас байна. За тэгээ борлуулагдж байгаа цэгүүд нь болохоор хаана юм бэ? Ингэж энэ бүх сүлжээ супермаркет болон халгаа салон гэдэг нөгөөний салон байд юм ба шүү дээ. 1 2 дугаар гэсэн салон. Ийм хоёр салон зарж байгаа. Тэгээд бүх супермаркетууд бөөний төвүүдээр завхуудаар борлуулж байгаа юм байна. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар хэлбэр хэрэглээг хамгийн хямдар гэсэн уриатаагаар доктор Уна брендийн гарын хөөсөн савн ажиллаж байна. За өнөөдрийн манай Янагийн дээр нэр өнөөдөр бүх хүүхдийн усанд орох өдөр гэдэг Яна явж байгаа. За дараагийн сонсогч 80 текстэд дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Байна уу? За ороймэнд. Өнөөдөр сэдвийг сонсоод бас гоё хүүхд байсан дурсамжаа санагдаад. Өнөөдөр бас маргааш 31 гэж 2 хүүхдээ бас усанд оруулж чаад. Тийштэй харин. Ээж нь бас саатны цаа угаагаараа. Та үгүй шүү. Тэр өвдөд хогийг гэдгээстэй. Тэгээд үргэлжлэх хийгээл одоо тэгээд маргааш үтээгээд байсан. Хөрх юм аа. Өнөр яг тэгдэг шүү дээ. За. Ахмад дараагаа юм. Бэнцэг болох тэгээд бас тэгээд чи гэрээс гарахгүй шүү чи гэж хэлсэн. Арай л эрт оруулж ичтэй. Арай л эртээ одоо хоолоо идэн. Асга цутган. За холбогдсон баярлаа. Баярлалаа. За Тэр өрөөнд чинь надуулах юм байна. За. баярлаа. Махта гоё шүү. Баярлалаа. Бид дүрийг ингэнэ бас л зүүн хоршиж инээд шүү. Бас хоршин дээ. Би одоо охиноо яг унтахын өмнө усанд оруулахгүй болохгүй заяа бүр. Заарч дээ. Амар хурдан заа. Багтээ дээ. Тэгээ яг тийм үү. Яг одоо хулангагийн үед бол заяа. Газ усанд оруулж аваад тэгэл дарж аваад унтуулахгүй. Чих нөө нял бат тасыг хийж байгаа. Бүэдэл унтуулахгүй болол тий. Яаса божигдод ш тэрүүгээр. Тий. За дараагийн сонсогч 99 техниктэй дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Байна орой минь түргээ. За таныг сонсож байна. За. Ахтаа алгүйч. За. Одоо харьцаал хөгжрээд явчихсан да харьц хүүхдүүд 4 хүүхдээ усан ороо. Дөрөв. Танаа дөрөвчин хэд анги? Нэг нь 5, нэг нь 2. Тэгээд нэг нь 4 настай, нэг нь инжил цэцэрлэгт ороогүй 2 ойтой. Хоёр ойтой нь үлдээд нөгөө 3 нь бол албандаа явах юм байна шүү дээ тий маргааш. Нөгөө 3 настай. За Маргааш ч удаа. Боонд гэж яваасна. Оо вила мэла маргааш та нэр гоё юм болно шүү дээ. Яа.
За одоо танаа хоёртоо ч цэцэрлэгт орохоор зэ яг ангийнх нь үүднээр хонь урга нийлж байгаа юм шиг юм болно штэ хөө. Тэгтээ энэ жил бол угаасаа унжин штэ тий. За албагцанд баярлаа. Очиж хүүхдүүдэд усанд оруул та. За зөөлхөн үрээрээ. Одоо дөрөв хүүхд нэрээ тий. Тэгэл эхнийхээ нугаагаал доосгаал. Хоёр-хоёроор нь орчдөг. Бөөдчдөг юм болоод. Би бол бөөдчнөө. Би хоёроо том болсоо нөгөө өөртөө ингээд нөгөө баан дотор хөөсөө хийгээд тэгэл хоёул ингээд оруулчихдаг. Тэгээд болохоор боллоо ээжээ гарьяа гэдэг байхгүй. Тэгэхээр очиод угаагаал. Тэгэл байр гоё тий. Тийм маш гоё. Би чинь гэр хороол эхлээд худаг яваад усаа авцарнаа. Усаа авцраа галаа түлээд халаана. Тийм тэгээд юунда байнда усаа хийж байгаа л тэгэл усанд ор. Тэгээд тэрийгэ дараа насах шүү дээ. Үгүй яг жоохон хүүхдүүд бол ялгаагүй шүү дээ. Яг аав ээж л яг ялгаагүй. Гэр хороолтч дээр байрч дээр аль дугааж байгаа юм чинь. Би Оросд бас тэгж ийм төмөр баанд устанд ордог байсан. Тэгээд нөө гэртээ ийм худалтай. Юу та чинь бүр яварлаа гэ. Тэгээд гэрээсээ худагаас ячаа тэгээд шууд юун дээр авчиж тавьчих нэг том Оросын нэг билетиг юу пиш биш дээ. Тавьчих. Тэгээд айгуу гоё алчи. Тэгээд өстө дураараа орондоо дор насаас нуу байна уу баклава. Стасгаж өгөндөө. Гоё юусан дуртай гэсээр. За дараагийн сонсогч 91-90-тэй дугаартай сонсогч та бодлоо. Эмчил радио. Байна. За байна ороо минь. Арамд. За таныг сонсож байна. Нэг юм яах гэж хараа. Өнөөдөр их айтайхан инэттэй юм ярьж байна. Жохон баг ямар их хөсөр байгаа юм бэ? Байлж гэдэг чинь ямар фалаа юм гэж боддог байсан. За одоо өөрөө аав болсон чинь хоёр хүүхдээ болсон болохоор ямар их хөсөр байгаа юм бэ? Байлж гэдэг. Нөгөө өстэй тоолгоор гүгээд идэг. Аав төлн тий. Тэгээд өглөө хоёр хүүдээ хийлээ. За араа ирж байгаа би та хоёрыг усанд ороод шүү. Та хоёр орохгүй байж байгаа гэдэг. Одоо хайх гэлээ зинэ. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд төвгүүд чанга шүү да. Ялангуяа хөдөө явсан бол та тэгэл тий. За энэ заа юу гацаад байгаа мүү? Юу нэмж юусоо комментод орж ирж харагдахгүй байх юм. За дараагийн сонсогч 80 счиг тавтаа дууртаа сонсогчтой холбогдлоо. Эмчил радио. Оо сайн байна. Сайн байна. За хичээлийн жил болохгүй л. За тий. Та усанд орсон уу? Усанда би ч та хашаа шиг усанд орох дургу. Яа, одоо Монголд яа. Би тэр тартаач. Яа. Тэгээд ястаа нэг усанд орчих юм бол их том ажил амжуулдаг гэж боддог л тийм л стилийн юм байна л та. Тэгээд хоёр хүүхдээ одоо эхнэр очиж жил оруулж байгаа та. Ааха. Чи мундаг аауд ч одоо дандаа л өөртөө л оруулна л гэдэг юм даа. Би худлаа гэдэг юм уу эхнэр. Тийм. Чи ажилдаа явж байгаа амждаг шүү. Яагаад тусанд орох дургүй байдгийг? Чивтэр ч нэг сум болохоор тэгэл дургүй юм байлгүй. Би ч усанд орох. Усанд явна усаа автар. Би ч одоо усанд орох гэдэг дуртай шүү. Усаа явна усаа автар нь халаан тэгээд ячаах нөгөө их хол ус руу явдаг байсан. Нилээ хол бодог руу. Тэгээд нөгөө усаа авчих нилээ юм болно. Тэгээд усанд орох. Тэгээд дургүй болсон байлгүй. Бэлгүй. За баярлалаа. За баярлалаа. За холбогцсон баярлалаа. Энэ өөжөө гэдэг манай яг дүүгийн ангийн хүүхд ах шүү байна. Тийм үү. Тий, манад миний дүү чи надаас хоёр дүү байхгүй. 83 оны. Тэр залуу өмнө шиг байна хоолой. Тий, жип тэр нэг сум яг л ингэ шууд таньчих. Үлжид сум тэр нэг ингэ замын хайж үнтэй. Ааха, ингэнэ нэрээ тэгтэн бүтэн сайны орой хүүхдээ усанд оруулчаад байж исэн чи хойд айлын ихч орж ирснэ. Арай дэнтний хүүхдээ усанд оруулсан доор нь шороо тунаж байна. Арай ч тэ усын солиод дэвтэйчэд гараад ирлээ хишүү. Тэгээд доор шороо тунаад автай яа тийм. Тэгээд төмс нөө юу. Дэвтэж гараад ирлээ юу? Гүнээр яг хөдөөнөөс ингээд эмээгэнд байж гаад өвгөнд байж гаад ирээд тусанд орохоор яг ингээд хөвдөн шүү дээ. Хадаа тоглож байгаад орж ирэхэд л хөвдөг гэсэн шүү. Тийм. Чи заавал хөдөөгöd ах юм байна. Заавал дэвтэн. Хадаад шатлаа. Тийм. Хадаа тоглож байгаа. Тэр нэг вазлин дүрхэд бүр ингээд гялгар утанд боочдөг гэсэн манай гараа. Тэгээ юу тэгэхээр Тэгээ ингээд сууж идэг.
Ер нь бол хөдөө аваад ирсний дараа хамгийн зөв сонголт бол саунд суух байхгүй юу? Тэр чинь сайхан өөрөө ч үрээд байх юм байхгүй хүнээр өрүүлчих штэ. Би бас тийм юм батанс юм хаа. Өөрсдөө гэхдээ маникюр педикюр хийчихэн заяа. Валид ирэхэд уутав гэх. Мэргэжлийн аав ээжгээд өргөчнөр вэ штэ. Ээж дийлхий болгоод аавыг доодно. Тэгээд хамгийн зөв нь тэр шинэ хувцас үсэх те. Тэгээд шинэ хувцас үсэх байхгүй юу? Тэгэл хөдөлж чадахгүй. гэхдээ би арай шинэ хувцастайгаа унтдаггүй байсан биз дээ. Гүйгүй харин өглөө тэгэл үсий чинь шалмитл чинь самж өгөө. Тэгэл Би ихтэй эмэгтэй болохоор тэр ширээ хувцас дуртай. яа би ястаа даа. Тэгээ 31-нд өдөр ирт туснаар тэр найзаас болоод би нэг тийм өдөр туснаар дург болсон. Би нэг гой 4-10 кино үзэж байгаа чи. Ингэнэ 70-80-ад оны хүүхдүүд бидний эрх бүтэн сайн болгонд айл болгонд зөрчигддөг байсан баха. Дарангуулагч эгч нар ээжийн тушаалаар угааж өгдөөсөн ядаж байхад сайр найрлахгүй хэцүүлгүүтэй. Яа. Дөрөв дүүгээ дагуулад усанд орно. Томоос нь эхлээд бүгдийг нь ээлжиж угаар дуусаад хамгийн сүүлд өөрийгөө угахад гарна. Дүүшинд орно. Цаг хугацаатай минут олчихлоо гараараа гэд гаднаас хаалга нүдэд хэцүү байсан шүү гинэ. Хөөх. Залаг ихч биш. Халуун усны газар стол ингэж ордог байсан бах та тий. Сайраа арилгана гэдэг алаан болно шүү дээ. Тэмээжэл уйлдаг байсан л наа. Хүүхд тахтаа. За энэ дөрөв өнөөдрийн манай Янагийн нэвтрүүлгийн маань даваа гарагийн 442 дахь удаагийн дугаар маань өндөрлөж байна. Нэвтрүүлэг даваа лавг баасан гарагийн 17 цаг 15 минутад шууд явагдаж байгаа л давталтын дугаарыг шөнийн тэг 3 цаг 15 минутад Эмжил радио 88.3 төлөвлөгөөнөөр хүлээн авч сонсоорой. Мөн нэвтрүүлгийг YouTube хуудаснаас Эмжил радио гэж хаагаад нөхөж үзээрэй. Ингээд 2020 оны 9 сарын 2-ны лав гарагт 443 дахь удаагийн дугаараар эргэн уулзлаа. Баяр та. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч доктор Уна. Өө миний охин. Түүхийхээ цэцэрлэгийн хэрэгслийг аваад ирсэн үү? Харин аваад ирлээ.